Цусд сувг үзүүлж бай. Нийчгэр дайнтай сайнтай муутай нэртэй зуутай 20 дугаар зууны 1990 оныг нэхэн санах хичнээн сайхан. Дутагдж гачигдсан эрхээ эдлэхээр дураараа түргэж чигээрээ зүтгэсэн дуулиан шуугантай 90 оныг дурсан санагалзах үнэнхүү багтам. Үнэхээр тийм шүү. Гэвч бид ийм гоё цаг үеийг ирэхгүй доглон хүлээж авсан хэрнээ эрх чөлөө, эрч хүч, эрдэм чадлаа хичнээн буруугаар ашигласан гэж санана. Арай дөнгөөр сэхэднүүд нь улс төр сонгуул нам эвсэл бизнес наймаа гэж хоорондоо тэмцэлдэж байх зур ард иргэдийн амьдралд оройтож улмаар дээрэм тонуул хулгай зэлхий заллин лойвор газар авч тэрч байтугай эрүүгийн ертөнцийн толгоогоо хүчтэй цогнойлгож эхэлсэн түүхтэй. Тэдний хамгийн залуу төлөөлөгч нар нь Квантуны армийнхан гихч байлаа. 1980-ад оны сүүл үеийн өөрчлөн байгуулалт буюу перестройкагаар тархиа цэнэглүүлж мөн тухайн үед нийслэлчүүдийг шуугилж байсан хонгилдон хэмээх солонгосын зодоотой киногоор өвчлж тэгээд консервны лазаар од төмрөөр жад хийгээд бие биенээ хатхан тоглож улмаар дүүрэг хороогоороо бүлэг болж хоорондоо чулуун байлдан хийж явсан шавилхан жаалууд 1990 онд 90 цент хөрмөгцөө ардчилсан хувьсгалын ач буйныг хүртэж байгаа нь тэргээд өөрсөддөө Квантуны арим Чингисийн ташуур гэх мэтийн нэр хайрлаж сайртай бор гартаа атгаж явсан чулуу тоосгоо оронд нь хутга буу хармаалж явах болсон юм. Эрх чөлөөндөө ташуураад эвдэрч байгаа нь тэр. Квантуны арим гихчийнхэн бол 70-80-ад оны үед хүүхдүүдийн дунд өрнөдөг байсан чулуун байлдааныг угтан төрж уралдан бойжсон залуучууд байлаа. Тэд голдуу хотын төвийнхэн байсан бөгөөд гэр хороолынхонтой байсгийг эдл чулуугаар байлдаг хүнд гарууд байв. Эднэр 1990 оноос эхлээд том жижигээр танхаарч байсаар 1991 оны 9-р сарын 22-ны шөнө хамгийн том танхаарлаа гүйцэлдүүлж цагдаагийнхныг түргэн авахулж нийслэл даяар дуулиан дэгдэж байсан түүхтэй. 1992 оны тэр нэгэн шөнө цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотыг самнах шахан байж Квантуны арим гихчийг дарж авч байлаа. 90-ад оны ихэнх үед Оросын цагдаагийнхан мөн л ийхүү нэг шөнийн дотор Москва хотыг бужигнуулан байж эрүүгийнхнийг дарж авсан гэдэг. Гэвч олон сая хүнтэй Оросын холбооны улсын эрүүгийн ертөнц ганц удаагийн самналтаар бүрмөсөн дарагдана гэж юу байх вэ? Амхандаа манайхан Оросуудыг дуурайгаад Квантуны армийг бодно иргсэн ч байж мэднэ. Тэр цагаас хойш хэдүүгээр хүртэл Квантуны армийн толгойлогч Ариун болдын нэр хотын залуучуудын дунд үе зуурайцаар ирсэн билээ. Тухайн үед цэцэрлэг яасалт гүйж явсан өнөөгийн залуучууд хүртэл 90-ад оны үед Квантуны армийн Ариун болд гэдэг айхтар залуу байсан гин тэр юу нь яадаг нөхөр байсан юм болоо гэж асууж сураглах болжээ. Өнгөрсөн үеийнхээ дуулианд явдлыг инхүү сонирхож ярилцах нь зөвийн хэрэг. 80-ад оны хүнсний хорийн зодоон, 70-ад онд хандгаатын зодоон, 60-ад оны хятад монголчуудын зодоон зэргийг өнөөгийн хүмүүс тэр үед чухам юу болсон юм бэ гэж нэхэн сандаг. Тэгвэл 20 гаруй жилийн өмнөх Квантуны армийнхны дуулианд явдлыг өнөөгийн залуучууд мөн л нэхэн санах болжээ. Магадгүй 10-аад жилийн дараа буюу 2030 оны үед тухайн үеийн залуучууд 2008 оны 7 дугаар сарын 1-нд чухам юу болсон юм бэ гэж нэхэн санах нь ойлгомжтой. 1992 оны тэр нэгэн танхаарлын тухай Квантуны бандиа өгүүлэхтэй. 70-80-ад оны Улаанбаатарын атман ногоон чойлон бол манай талигач дүү Ариун болдын Крестний отец буюу загалмайсан эцэг нь байлаа. 80-ад оны сүүл үед чойлон дүүд маань Японы Квантуны армийн тухай нэг ном өгч үүнээс улбалаад Ариун болд Квантуны арим гэдэг бүлэглэл байгуулсан юм. Энэ мэтээр Ариун болдын атман болох зам мөр шуударсаар 40 мянгатаас хальж өөрийнхөө үеийн Улаанбаатарын хүчтэй залуусыг командлах болсон. Сүүлдээ түүний Квантуны арим улам хүчрхэгжиж энд тэндээс залуучууд ирж нэгдэх болсноор подвал зэргийн юмд багтаж шинхэ байсан л да. Миний мэдхийн Квантуны армийнхан гээд 4-500-аад залуу өдөр шөнөгүй холихолдог байлаа. Хаа голын налайхынхан хүртэл ирээд нэгдчихсэн. Томорхын хувьд бол үнэхээр томорсон. Ариун бол сүүлдээ өөрөөсөө ах 120 мянгатын итгэл түүний дүү Баб гахай бацуух зэрэг том хулгайнуудтай үерхдэг болсон. Мөн баг тойргийн Таки болд Майка бух гамбаа нартай ч үерхдэг байсан. 90-ад оны үед Ариун бол Улаанбаатар хотын хэдэн дүүргийг тэр чигт нь атгаж байлаа. Монголын эрүүгийн түүхэнд ийм том бүлэглэл бий болж байсныг би л хувьдаа мэдэхгүй юм. Квантуны армийнхан тусгай туг сүлдтэй сахин малгайн дээрээ бүргэдийн зурагтай хаа явсан газараа үүгээрээ ялгардаг байлаа. Сүүлдээ эдгээр цагдаагийн гэргүүл хамгаалалтын 801-р ангийнханд хүртэл захирагдхаа байсан. Тэгээд лаварсаар байгаад 1992 оны 9-р сарын 22-ны шөнө цагдаагийнханд хүйс тэмдрүүлсэн дээ. Манай дүү сэргэлэн бас Ариун болдын бүлэгт орчихсон. Ариун болдын туслах баасан бол хүн алхаас буцхааргүй залуу байсан. Ах нь цагдаагийн хүн.
Тэгээд хэрэг гардаг орой ахынхаа дүүрэн сумтай бүх хосчихгүй юу? Буутай болчихсон Квантуныхан хотын төвөөр баахан бужигнуулж байсаар Алтан цоож гэдэг залууг баасан 6 удаа буудаад алчихсан. Дараа нь тэд цаашаа явсаар 51-р дэлгүүр хавцаа пив зардаг байсан нэг нөхөртэй муудалцаад манай сэргэлэн баасанд хандаж наадхаа бууд гэж тушаахад шууд л буугаа гаргаж ирээд ганц буудахад нөгөө залуу нь газар дээр нам болсон байдаг. Ингээд бөөнхөн амны хэрэг болоод ивчихгүй юу? Цагдаагийнхан төвшөөр авч Квантуны армийнхныг газар сайгүй ирэн сурвалжлаад Улаанбаатар хот тэр аяараа онц байдалтай болчихсон. Квантуныхан тэр шөнө цагдаа нартай буудалцаад зүгтаад байсан байгаа юм. Сүүлдээ багшийн дээдийн өмнөхөн талд цагдаа нар Баасангийн хөлөнд буудаж унагсан. Тэгтэл Баасан амиа хорлох гээд өөрийгөө буудсан. Сум нь гүрээгээр нь ороод духныхын дээгүүр гараад явчихсан. Тэгээд амьд үлдэж байгаа юм. Квантуны арим ингэж нэг юм дарагдаж байлаа. Уг нь Квантуны аримхны зөв чигт чиглүүлсэн бол улс оронд бас хэрэгтэй л байх байлаа. Тэд Малын шинх төвшингийн даалгавраар 1990 оны ардчилсан хувьсгалын арын хамгаалалтыг хариуцж байсан юм шүү. Толгойгоо цагаан даавуугаар боочсон залуучууд ардчилсан хувьсгалын удирдагч эс зориг агсныг мөрөн дээрээс уулгачихсан 90-ад оны нэг гэрэл зураг байдаг шүү дээ. Тэд нар чинь Квантуны аримхан байхгүй юу? Ариун болтын үед бол гадныхан Монгол арайч төрөмгийлээд орж ирчээгүй байсан цаг. Өнөөдөр хужаануудаас гадна солонгосчууд манай улсад жинхэнэ даварч байна шүү дээ. Даяар Монгол гэдэг хөдөлгөөн байдаг ч тэд олигтой хөдөлж чадахгүй байна. Тэгээд ч тэдэнд Квантуны аримхны шиг зүрх зориг алга. Цагдаа нарч хамаг зориг зүрхийг нь цөлмөөд хон шиг болгоод хайчихсан бололтой. Чингисийн үеэс эхлээд үеийн үед төсөн буцалсаар ирсэн улаан залаатай Монгол ирчүүдийг уг нь ингэж засуусан гурах шиг хүлцэнгүй номой байлгах учиргүй юм. Энэ байдлаараа бид тун удахгүй гадныхын идэж болоод дуусах байх. Халах ирчүүд уг нь чадах ядхаараа архирчил байх ёстой. Химээв. Квантуны армийн дээрх цуутай хэрэгээс 2 хүн буудаж алсан Баасангийн чинь насанд хүрээгүй байсан учраас 10 жилийн ял авчээ. Сэргэлэн буудагч тушаал буулгаснасаа болж 12 жил 6 сарын чанга аваад ариун болт харин ялгүй өнгөрсөн байдаг. Ариун болтын зүүн баруун гар нь Пүүжэ Пүрвэ гэдэг мундаг зодоонч 2 залуу байж. Эдгээр нөгөө цуутай танхаарлын үеэр нэг залууг бас тоосгоор зөхиод алчихсан байдаг юм. Квантуны аримхын үнэхээр 90 оны ардчилсан хувьсгалын ард талыг хариуцж байсан эсхийг Малын шинх төвшингээс асуухад тэр ингэж хариулж билээ. Квантуны аримын толгойлагч ариун бол үе тэнгийнхээ 400 гаруй хүүхдийг нэгтгэж чадсанаар агуу. Эднэрийг зөв зөвтэй үйл хэрэг рүү чиглүүлж чадвал маш том хүч байхгүй юу? Нэр нь л Квантуны арим гэж байгаа болохоос биш эднэр чинь залуучуудын томоохон байгууллага байсан юм. 40,000-ын атмануудын цуваа ерөнхийдөө эднэрээр дууссан гэж хэлж болно. Аяндаа зах зээлийн эдийн засагт ороод ирэхээр ийм шаардлага гардаг юм шиг байна. Ариун бол 90 оны ардчилсан хувьсгалд асар их ашиг бүгдэлтэй оролцсон. Тэр үед хамгийн чухал асуудал бол хамгаалалт байлаа. Аюулаас хамгаалах байгууллага цагдаагийн байгууллагаас орж ирсэн өдөөн хатгалгыг тэд орн мэдэх, хэн хэний хойноос ямар дагуул явж байна, хэнийг төрүүлж барих гэж байна гэдгийг урьдчилж мэдэх шаардлага тулгарсан. Нийтдээ 4 газраас хамгаалалт авсан. Нэг нь ардчилсан холбооноос гаргасан хамгаалалт. Үүнийг би Хадбаатар гэдэг залууд даалгаж байлаа. Хоёр дахь хамгаалалт нь политехникийн дээд сургуулийн оюутнууд үүнийг 40,000-ын атман гэгддэг Рихард зоригоо удирдах байсан. Гурав дахь хамгаалалт нь хуучнаар аюулаас хамгаалах яамны цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хэдэн хүн. Тэндээс гарсан мэдээллийг бидэнд дамжуулах үүрэгтэй. Дөрөв дэх хамгийн хүчтэй хамгаалалт нь болохоор ариун болтын толгойсон Квантуны арим. Эдний гол зорилго нь бол аюулаас хамгаалах яамнаас юм уу цагдаагийн байгууллагаас өдөөн хатгсан үйлдэлийг зогсоох, жагсаал цуглаан дундуур согтуу хүлчих хүмүүсийг зориуд оруулж зодоонуудын үүсгэх явдлыг таслан зогсоох, мөн ардчилсан холбооны анхны зохицуулагч 13 гишүүний хэнд ч мэдэгдэхгүйгээр тагнах, эдний хинэн төрүүлж баригдах гэж байна, тэдний эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байна уугүй юу гэдэг дээр голлож байсан. Нэг хүнийг дагаад явхад 20 метрийн цаана нөгөөх нь байх жишээтэй. Хоорондоо гараа өргөх ч юм уу, хөл гараа барих ч юм уу, ямар нэг зангаагаар аюул хүмүүс ичиг тавьж байгаа юмаа мэдээд авчих ийм чиглэлтэй байсан. Харин тэр үед аз болж хүний аим настай холбоотой айхтар хэцүү юм тохиолдоогүй л дээ. Хэрвээ тохиолдсон бол Квантуны аримхан амиа өгөхөд бэлэн байсан улс. Өөр нэг том асуудал бол бид нар цэцэг түүх гэж ардчилсан хувьсгал хийгээгүй. Мань нэгний жагсаал цуглаан хийх гэж бочигнаагүй. Ерөөсөө хуучин нийгмийг шинэ нийгмийн харилцаанд оруулах зайлшгүй чухал асуудал байлаа. Тиймээс зэвсэгт мөргөлдөн гарах нь ч тодорхой байсан. Ер нь бол няц даруулна гэдгээ бүгд ойлгож байсан. Квантуны армийн хүүхдүүдийн ихэнх нь 16-аас 18 насны залуучууд байлаа. Ийм насны залуучуудад элдв янзын юм ойлгуулад байх шаардлага байдаггүй. Эх орныхон төлөө гэсэн ойлголт өгчихсэн байхад л болно. Альва улсын арим 17-аас 18 насны залуучуудыг цэрэгт татаад байдгийн учир нь ердөө л энэ шүү дээ. Хэрвээ 30-40 насны хүмүүсийг байлдаанд яв гэвэл авгай хүүхэд ар гэргээд бөөн л зовлон тоожих байх. Өнөөгийн хүмүүс ардчилсан хувьсгалыг зүгээр л нэг жагсаал цуглаан хийгээд үлсгэлэн зарлаад болчихсон мэтээр ойлгодог. Гэхдээ ингэсэн нь үнэн л дээ.
Хамгийн гол нь бид болцгүй аюулыг сөрөн зогсох зарим нэг арга хэмжээг нууцаар хэрэгжүүлж байсан юм шүү. Тухайлбал машин техникийг бид төмөр замын Орос цэргийн ангиас буу зэвсгийг аюулаас хамгаалах яамны дээд сургуулийн аж ахуйн салаанаас авахар тохиролцож байлаа. Эндхийн 3 офицер бидний талд ажиллаж байлаа. Энэ улсын зоригийг би үнэлдэг юм. Зарим хүн хулганы хамраас ч цус гаргалгүй ардчилсан хувьсгалыг хийчихсэн гэж өнгөрөөд байдаг. Өнгөрөх зүйл ерөөсөө байхгүй. Тэр үед аль ч анги нэгтгэлийн зэвсгийн асуудал маш сул байсан. Тэнд ерөөсөө итгэл хүлээсэн нэг офицер байхад л хангалттай. Хамгийн гол нь тэр зэвсгийг аваад хүн буудаж чадах уу үгүй юу гэдэг нь асуудлын гол байсан. Үүний эцэст нь ариун болтын толгойсон Квантуны армийн залуучууд байлаа гэж өгүүлсэн юм.